8 хүн угаарын хийд өртжээ. Он гарсаар 1000 гаруй удаагийн ахуйн галт хөмөр бүртгэгдээд байна. Цахим сүлжээ ашигладаг 7-оос 18 насны хүүхдийн 80 гаруй хувь нь цахим халдлагад өртжээ. Ice Global телевиз 14 сая төгрөгийн шагналын сантай дуу шүлгийн уралдаанд зарлаад байна. Ноолрын ханш 80-аас 160 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Автомашины Азийн гэдэг дугаарыг дуудлагаар худалдана. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Энэ сарын 15-наас 16-нд угаарын хийн цочмог хордлогод 8 хүн өртжээ. Тодорхойлбол Сонгон хайрхан, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нийт 10 хороонд 5 өрхийн 8 хүн угаарын хийгээр хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Хордлогод өртсөн хүмүүсийн 50% нь биеийн байдал хүнд, 38% дунд 12% нь хөнгөн байна. Мөн хордлогод өртсөн хүмүүсийн 63% нь эмэгтэй, 37% нь эрэгтэй хүмүүс байна. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд өглөө оройд гэр байшингийнхаа гарыг тогтмол сэлгэх шаардлагатайг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө. Он гарсаар 1220 удаагийн аюулт үзэгдэл осол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 132 тохиолдолд буюу 9.8%-аар буурчээ. Тодорхойлбол 1000 орчим удаагийн ахуйн төмөр, 29 удаагийн ой хэрийн төмөр гарч, гол мөрний усанд осолдсон 15, цас шаварт суусан 34, төөрсөн сураггүй болсон 31 тохиолдол бүртгэгдэж өндрөөс унах явдал 10 удаа гарчээ. Түнчлэн 16 удаа газар хөдлөж, 12 удаа хүчтэй салхи шуурга шуурч, 3 удаа их хэмжээний цас орж, шарвсны үерийн тохиолдол 7 удаа тус гарчээ. Мөн мал амтны гоцаалдурт мэлзэн бом өвчин тус бүр 1 удаа, хоньны цэцэг өвчин 2 удаа гарсан байна. Манай улсад 7-оос 12 насны хүүхдийн 50% нь 13-аас 18 насны хүүхдүүдийн 77% нь Facebook тогтмол ашигладаг байна. Эдгээр хүүхдүүдийн 87% нь цахим халдлагад өртжээ. Мөн хүүхдүүдийн 89% нь эцэг эхийнхээ эзгүйд цахим сүлжээнд ордог болохыг цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын судалгаагаар тогтоосон байна. Иймд цахим хөгжил инновац харилцаа холбооны яам бэлгийн хүчирхийлэл мөрчлөгийн хохирогч хүүхдийн зураг бичлэгийг цахим орчноос устгах хязгаарлах системийг нэвтрүүлээд байна. Түүнчлэн энэ чиглэлд Мета компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Расцветали яблони и груши, поплыли туманы над рекой. Дуул, шүлгээ унш, бичлэгээ хий. 3 сая төгрөг хож. Ice Global телевиз авгаа эх орны алалтын баярт зориулан дуу шүлгээ уралдааныг зарлаад байна. Үүнтэй холбоотой үзэгчдээс хамгийн ихээр асууж байгаа 5 асуултыг багцлан хүргэе. Уралдаан дуу шүлэг гэсэн 2 номинацаар явагдах бөгөөд номинац улс бүрийн ялагч 3 сая төгрөгөөр шагнуулна. Уралдаанд Монгол улсад амьдран сууж буй Монгол улсын иргэн хинч оролцох боломжтой бөгөөд ялагч нь 5 дугаар сарын 9-нд болох шууд нэвтрүүлэгт оролцох юм а. Уралдаанд оролцохын тулд Ice Global телевизийн цахим хуудаснаа байршсан хүснэгтийг бүглэж, дуулж, шүлэг уншиж буй бичлэгээ зохион байгуулагчдад илгээнэ. Уралдааны материалыг 4-р сарын 17-ноос 5-р сарын 9-ийг хүртэл хүлээж авна. Уралдаанд Монгол Орос болон зөвлөлтийн үеийн дайны болон эх орон сэдвтэй дуу шүлгээр оролцсноо. Расцветали яблони и груши, поплыли туманы над рекой. Дуул, шүлгээ унш, бичлэгээ хий. 3 сая төгрөг хож. Ice Global телевиз агуу ялтын сэдвт дуу шүлгийн уралдаан зохион байгуулж байна. Шагналын сан 14 сая төгрөг. Уралдааны нөхцөлийг Ice Global телевизийн захим хуудас болон олон нийтийн сүлжээнээс авна уу? Ноолрын ханш 80-аас 160 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Тодорхойлбол Өвнөгөө аймагт 80 мянган төгрөг, Баяулгын аймагт 90-ээс 100 мянган төгрөг, Дундгой аймагт 110-аас 120 мянган төгрөг, Архангай аймагт 120-оос 125 мянган төгрөг, Говьсөнбөр аймагт 125-аас 130 мянган төгрөг, Хүсгэл аймагт 130-аас 135 мянган төгрөг, Орхон аймагт 135-аас 137 мянга, Сүхбаатар аймагт 150 мянга, Хинтээ аймагт 150-аас 160 мянган төгрөг, Дорнод аймагт 160 мянган төгрөгийн ханштай байна.
автомашины дугаарын дуудлага худалдаа болох гэж байна. Энэ удаагийн дуудлага худалдааг энэ сарын 23-ны 10, 11, 14, 15, 16 гэсэн цагуудад давтамжтай зохион байгуулж хотын болон орон нутгийн дугаарыг дуудана. Тодорхойлбол УКСР-ийн 15 ширхэг дугаар болон орон нутгийн 20 ширхэг дугаарыг дуудах юм байна. Нэмж мэдээлэхэд он гарсаар автотеорийн үндэсний төвд автомашины дугаар авах 2400 гаруй хүсэлт ирсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч дугаар олгоогүй байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.